Нөхцөлөх болно. Үүний дараа Монгол улсад үндэсний хөгжил мэдээллийн төв байгуулах төсөл буюу манай дата төв хэрхэн байгуулагдсан талаар танилцуулна. Мөн үндэсний дата төвийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, зохион байгуулсан арга хэмжээнүүд болон хамтын ажиллагаа, төсөл үргэлжлэгээ гэсэн сэдвүүдийн хүрээнд ярих болно. За тэгэхээр анх дата төвүүд нь яаж үүссэн гэхээр анх компьютер үүссэн цагаас эхлээд дата төв гэсэн нэр томьёо гарсан гэж үздэг. Анхны энэ компьютерууд нь болохоор баг нэг компьютер нэг бүтэн өрөө эзлэх жишээтэй тийм том овор хэмжээтэй байсан. Тэгээд олон хэсгүүдээс бүрддэг бөгөөд түүнийг нь маш олон кабель утсуудаар холбодог. Тэр утсуудыг нь эмх замбраатай явуулах, хаана яаж холбосныг мэдхийн тулд маш хэцүү байдаг учраас зориултын тийм кабелийн тавиуруудыг ашигладаг болсон. Мөн доороо зайтай шал хийгээд тэр шалан доогоороо кабелуудыг шургуулах маягаар тэгж шийдвэрлэдэг байсан. Тэгээд захилгаан зарцуулалтын хувьд ч гэсэн эдгээр компьютерууд нь маш их захилгаан зарцуулдаг. Тэгээд маш их халдаг тийм байсан. Тийм учраас бас хүргэлт хэрэгтэй болж ирсэн. Мөн энэ захилгаан зарцуулалтыг нь яаж багасгах вэ гэдэг талаар бас энэ эрдэмтдийн тухай гарчлаж ирсэн. За ингээд 80-аад оны үеэр компьютеруудыг маш олноор үйлдвэрлэж одоо нөгөө эдийн засгийн бүүм гэж ярьдаг тийм үе рүү орж эхэлсэн. 90 оноос болохоор сервер төхөөрөмжүүд гэж гарч ирсэн. Тэр нь болохоор анхны компьютеруудаа бодвол арай овор хэмжээ багтай, хүчин чадал сайтай тийм болж ирсэн байна. Тэгээд тэр сервер компьютеруудаа хаана байрлуулах вэ гэд бодоод үзэхлээр урд нь ашиглаж ирсэн голоодсон шийдэл нь болохоор нөгөө нэг компьютер байрлуулдаг байсан тусгай өрөөнүүд болж таарсан. Тэгээд анхны тэр компьютер байрлуулдаг байсан өрөөнүүд нь болохоор цэргийн зорилгоор хвчлэн ашиглагддаг байсан учраас нөгөө хүн орж гарах тэр юуг нь хяндаг камер ч юм уу тийм тал дээр бас давхар хөгжиж ирсэн байна. За тэгээд энэ үеэс л тэр компьютеруудыг байрлуулах тусгай өрөө гэсэн ойлголт анх гарч ирсэн байна. За 2007 он гэхэд дата төв гэдэг нэр томьёо огт шинэ зүйл байхаа болсон. Олон улсын цахилгаан холбооны байгууллага тусгай стандарт гаргаж мөрдүүлэх болсон. Үүгээр дата төвийн хөгжил цаашдаа улам сайжирч ирсэн байна. Тэгээд дата төв гэхлээр тасалбаргүй мөнхийн ажиллагаатай байх хэрэгтэй гэсэн тийм бичигдээгүй хууль гэж хэлэхээр тийм ойлголт гарч ирсэн байна. За жишээ нь хэд чинь Amazon.com гэдэг сайтыг ажилуулдаг дата төв байлаа гэхэд тэрний эзлэх талбай нь болохоор 10,800 м2 талбайг эзэлдэг тийм том байгууламж авах жишээтэй. Тэгээд үн өртгийн хувьд 100 сая $1 өртгөөр болсон байх жишээтэй. Тэгээд түншлэн дэлхий дээр маш олон дата төвүүд байгуулагдаж эхэлсэн байна. За тэгээд түрүүний хэлсэн стандартын дагуу болохоор дэд бүтцийн 4 ангилал гаргасан байна. Тэгээд ангилал тус бүр нь болохоор найдвартай ажиллагаа, жилийн дундаж тасалдлын хугацаа буюу жилд одоо тасалдал үүслэхэд хэдэн цаг тасалдал үүсдэг үү те? Тэр тоо мөн тэр дата төвийг байгуулахад зарцуулах хугацаа, төслийн хэрэгжүүлэх хугацаа, мөн цахилгаан хангамжийн шийдлүүд, тэгээд шилжээний холболтын төвд харилцан ялгаатай байгаа. Тэгээд ангилал өсөх тусам эдгээр үзүүлэлтүүд нь улам сайжирч ашигтай тал руугаа орж ирсэн байна. За эндээс харах юм бол нэгдүгээр шатны дата төв гэхэд найдвартай ажиллагааны 99.6% байсан бол энэ юу гэсэн үг вэ гэхээр жилд нэг одоо 1 хоног орчим тасалдал үүсдэг байсан байх гэсэн үг. Тэгээд энэ дата төвийг барьж байгуулахын тулд 3 сар л хангалттай. Тэгээд эд бүтцийн хувьд болохоор цахилгааны их усвар нь дан буюу зүгээр нэг цахилгаан станцаас шугамаа татсан байх жишээтэй. Тэгээд хоёр руугаа ороод ирэхлээр тэр их усвар нь давхар болж гин, генератор давхар болж гин, 2 генератортай болж гин, тог баригчтай болж гин. Тэгээд түрүүний хэлсэн нэг өргөгдсөн шалыг ашиглаж эхэлж гин. Сүлжээний хөвөлтөд бас давхар болж ирж гин. Ингээд үзэхлээр хамгийн дээд ангилал буюу 99% найдвартай ажилладаг. Жилд ерөөсөө 0.4 цаг тасалдал үүсгдэг тийм дата төв байна гэсэн үг. Энийг барьж байгуулахын тулд жил 3 сараас дээш хугацаа зарцуулах нь харагдаж байна. Бус ангиллаас хамгийн даваатай тал нь болохоор сүлжээний хувьд давхар
хоёр сүлжээтэй буюу тэр нь давхар бас нөөцтэй байна гэсэн үг. За тэгээд дата төвийн үндсэн ойлголтууд нь болохоор зориултын орчин, цахилгааны найдвартай хөсвөр, сүлжээний найдвартай холбоотой мэдээллийн аюул байдал гэсэн. Эдгээр зүйлсийг зохицуулан шийдсэн төвийг бол дата төв гэж авч үзэж байгаамаа. За түрүүнээс дэлхийн хэмжээнд бол нийт нь 1815 дата төв байна гэсэн судалгаа байдаг. Үүнээс Хойд Америкт буюу 923 хамгийн их олон тоогоор барьж байна. Манай Азиад бол 64 дата төв байна гэсэн судалгаа байдаг юм. За Монголд болохоор 2006 оноос мэдээ шууд харилцаа холбоо технологийн газар хэрэгжүүлсэн төслөөр бол манайх анхны үндэсний дата төвтэй болсон байна. Энэ төсөл нь болохоор Солонгос улс, Монгол улсын засгийн газрын хамт ажиллагаа хэрэгжсэн байна. За анх 2007 оны 7 сарын 23-нд төслийг хэрэгжүүлэх актанд гаргаж сурч ирсэн юм байна. За хэрэгцсэн үе шатны хувьд хоёр үндсэн шатнд хэрэгцсэн гэж үздэг. Эхний шат нь болохоор 2006 оноос загварчлал буюу судалгааны багууд судалгаа хийсэн. Үүний дараа төслийн барилгын үе шат эхлээд дараа нь болохоор системүүд суйрлуулах гэж бусад ажлууд хийгдсэн. Одоогоор бол нэмж тоноглох тал дээр бас төслүүд хэрэгжихээ судалгаа хийгдэж байна. Мөн цаашдын үйл ажиллагаа эхлээд явж байгаа. За та бүхэнд энэ төслийн зүгээр хэрэгжижсэн үеийн зарим зургуудаас үзүүлж байна. Дата төв маань болохоор Сөмгөн айхан дөрвөд хотын төвөөс 14 км зайд барилж байгаа. Одоо нөө яг хуучнаар орбитын нарийн станц гэж байдаг тийм том антеннуудтай тэрний яг хаан барилж байгаа гэсэн. За тэгээд төслийн шатаараагаар ингээд дэд үтц барилга гэх бүх ажлууд нь дэс дараалал хийгдсэн байж байгаа. За ингээд 9 оны 9 сарын 16-нд анх нийлт яслаа гэж манай төв ашиглан байсан байгаа. За ингээд засгийн газраас 9 оны 6 сарын 24-ний өдөр тогтоол гаргаад мэдээ шууд харилцаа холбоо технологийн газрын дарга нэгэд үндэсний дата төв улсын төсөл өдрийн газар гэдэг нэртэйгээр анх байгуулагдсан. Үүний технологийн удирдлага болохоор мэдээ шууд харилцаа холбоо технологийн газар, үйл ажиллагааны аюул байдлыг болохоор тагнуулын ерөнхий газар үндсэндээ хариуцдаг гэсэн үг. За манай төвийн гол зорилго нь болохоор өөрийн үйл ажиллагааг доктортой, найдвартай, тасралтгүй хэрэгжүүлж Монгол улсын төрийн захин дата, мэдээллийн нийгмийн шуурхай, хүртээмжтэй байдлыг хангах болшно гэсэн зорилгоор өрөөнд ажилладаг байна. За үйл ажиллагааны үндсэн цар хүрээ болохоор засгийн газар тэгээд манай дээдлийн агентлаг буюу мэдээ шууд харилцаа холбоо технологийн газар тэгээд манай төв гэсэн юм бүтцтэйгээр явж байна. Тэгээд төрийн болон төрийн бус байгууллагууд иргэд аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Үндсэндээ үйлчлэл үзүүлэх чиглэлээр төлөв ажилладаг. За энд манай байгууллагын үндсэн чиглэлүүд харагдаж байна. Эндээс төрийн байгууллагуудад захин дата мэдээлэл өгөгдлийн сангуудын хадгалалт хамгаалалт, бүрэн байдал, аюулгүй байдлыг хангах гэдэг нь үндсэн 3-4 чиглэлнүүд төлөвлөгөө чиглэл ажилладаг. Тэр иргэд аж ахуйн нэгж төрийн бусад байгууллагуудыг хуулиар өглөө мэдээллийн үйлчлэгээр хангах, үйлчлэгээ үзүүлэх гэдэг бас үндсэн чиглэл байгаа. За тоон үзүүлэлтүүдийн дурдах юм бол нийт газрын хэмжээ 6500 м², үүн дээр байгууламжийн хэмжээ нь 1300 м², барилгын хувьд 2 давхар гаднаа харуулсан хяналтын байруудтай тойроод түн бетон суурьтай хашаатай байгууллага байна. Нэг давхартаа ерөнхийдөө нөгөө дид бүтц серверийн өрөө, мониторингийн өрөө, цахилгааны дэд станц гэх тийм өрөөнүүд нь барилдаг. Хоёр давхартаа болохоор офсууд, сургалтын өрөө гэдэг бус өрөөнүүд нь барилгах жишээтэй. За дид бүтцийн хувьд үндсэн 6 хэсэг таваар гэж үзэж болж байна. Цахилгаан хангамж, агаар жуулалт, харуул хамгаалалт, хяналтын систем, мөн байгалийн гамшигаас сэргийлэх буюу гал аян мэтчлэн тэр үдээс хамгаалах систем, нөөц төжийлэх гэсэн юмсгүүд авч үзэж байгаа. Түрүүний ярьсан стандартын дагуу биднээс 3 дугаар ангилал багтаар тийм датадаг байна. За энэ манай дээр Америкийн нэгдсэн улсаас энэ хөгжлийн агентлагаас хүмүүс ирээд буцахтаа дэлхийн чигт нийцсэн тийм дата центр байна гэсэн өөрсдийн дүгнэлтээ өгчсэн.
За мэдээллийн технологийн хувьд сүлжээний хяналт, серверүүдийн хяналт, хадгалах төхөөрөмжүүд, нөөцлөх төхөөрөмжүүд, хамгаалалт гэсэн юм үндсэн шийдлүүд манай дээр бүрэн хэрэгжсэн байгаа. За улс орны хэмжээнд дата төвтэй холбоотойгоор хэрэгжсэн томоохон ажлууд гэх юм бол 10 онд гадаадд суугаа иргэдийн тооллого 2010 гэдэг сайт ажиллаж байсан. Тэр манай дээр үндсэн дэд систем тулгуурлаж ажиллаж байсан гэсэн. Мөн энэ онд сонгуульд зориулсан нөгөө бүртгэл юм ингээд сонгуул цэг бүртгэл цэг юм ингээд тэр сайтаас манай дээр байршиж байгаа маа. За ингээд байгуулсан цагаас хойш зохиомоос уулзсан семинарууд гэх юм бол мэдээлшүүд харьцаад бод технологийн газар болон бусад төрийн байгууллагууд болохоор аюулгүй байдал, систем сүлжээ тэгээд төрийн байгууллагуудын админы уулзалт гэж олон тооны арга хэмжээг зохиосон хамгийн сүүлд энэ худалдаа аж үйлдвэрийн тэмдэгтээ бас нэг юм конференц экспо зохион байгуулж явж байгаа. За энэ дээр та бүхэн манай байгууллагын дотоод үйл ажиллагааны хамтын ажиллагааны чиглэлүүдийг ерөнхийдөө харж болно. Ерөнхийдөө төрлөө чиглэсэн ажлууд гэх юм бол төсөл хөтөлбөрүүд дээр ихэвчлэн хамтарч ажиллаж байгаа төрийн байгууллагуудаа үйлчлэгээ үзүүлэх сургалт зохион байгуулалаар төлөв анхаарч ажиллаж байгаа. За гадаад хамтын ажиллагааны хөтөлбөр Америкийн нэгдсэн улс, Солонгос, Япон, Энэтхэг, Орос, Хонконг болон бусад Азийн орнуудтай хамтарч ажиллаж байгаа. Энэ дээр бол мэргэжил дэвшлүүлэх сургалтанд хамрагдах, туршлага солилцох, өөрийн байгууллагатай ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг газрууд дээр очиж харилцан туршлага солилцох гэсэн өргөн үрээтэй хамтын ажиллагаа эхлүүлээд явж байгаа. Үүнээс Солонгос улстай бол манай дээр сайн дурын ажилтнаа бас жилөөр томилж ажилладаг байх жишээтэй. За түрүүнээс төрийн байгууллагууд дээр хэрэгсэн төслүүд гэж тэрэн дээр бол энэ сүүлд хэрэгсэн болохоор төрийн мэдээ солилцооны харилцаа холбоотой байгууллага төсөл гэдэг. Энэ төслийн маань үндсэн нөгөө техник хангамж, тоног төхөөрөмж манай дээр ажиллаж байна гэсэн. Тэр ерөнхийдөө төслүүдийн тоног төхөөрөмжүүдийг бол манай хариуцж ажиллах тийм чиглэлтэй ажиллаж байгаа. За мөн захин мэдээллийн аюул байдлын анхааруулга, мэдээллийн системийн тоног төхөөрөмжийг суурилуулах төсөл. Энэний цаашаа бас хэрэгжих ажлууд нь манай дээр хийгдэж байгаа. За тэгээд цаашдаа ер нь хийгдэхээр төлөвлөж байгаа хийгдэх шаардлага